За сайн байцгаана уу? Багш нь гэрийн даалгаврыг нь авах гэж байна. За дөрвөн хичээл дээр ангидаа хийж үзсэн зүйлээ дахин давтах даалгавар өгж байгаа. За гэртээ яах вэ гэхлээр бүгдээрээ интернет буюу Google буюу интернетээс татаж авсан зураг ашиглаад хөдөлгөөнд оруулж үзнэ. За тэгээд мэдээж урьдчилаад зургнуудаа татаад авчихсан байгаа. За зураг оруулахдаа insert-снээс picture гэж орно. За picture this device гэж орно. Энэ нь болохоор бид компьютер дээрээ татаад авсан хэсэг гэсэн үг. За компьютер дээр байгаа хэсэг гэсэн үг. За үүнээс хамгийн түрүүнд эхлээд артлын background болох дэвсгэрийн зургийг эхлээд оруулж өгнө. За энийгээ сонголоо. Insert. За ингээд энэ дээр нэг юм анхаарах хэрэгтэй. Юу вэ гэхлээр энэ зураг маань артлын бидний цагаан ажлын талбартай чацуу хэлбэртэй байх хэрэгтэй тий. За тэгэхээр ингээд тэнцвүүлж байгаад за тэнцүү болохын тулд сунгаад татчихъя. За ингээд тэнцүү хэлбэртэй болчихно. Том байвал жижигрүүлээд яг ижлэгийн хэмжээнд аваачаарай. За дараа нь одоо энэ дээрээ бид нэр нохой болон ясныхаа зургийг оруулж ирэх гэж байна. За нохой болон ясныхаа зургийг хоёулангийн нэвтгчүүлээд insert гэдээ оруулаад ирье. За анхаарах зүйл маань бид зураг татаж авахаар сонгохдоо артлынх нь фон нь цагаан байхаар сонгоно. Ягаад гэвэл бид нөгөө артлынхаа background-ын цагаан хэсгийг нь арилгаж байгаад зураг хөдөлгөөнд оруулах учраас арилгах цагаан байх юм бол арилгахад амархан хэлбэр байна гэсэн үг. За нохоогоо доош нь тавиад ясаа жижигрүүлээд эхлээ ясаа жоохон том байлгаж агаад арын background арилгачих. За одоо background арилгахын тулд яах вэ гэхээр зурган дээр нэг дарна. Тэгэхээр ингээд тал бүрт нь цэгтэй хүрээ татаад идэвхч чинь. За ингээд зураг идэвхжүүлчихлээ гэсэн үг. За дээд талаас picture format гэсэн рүү орсон байна. За үүний хамгийн баруун талд нь remove background гэсэн хэсгийг дарна. За remove background гэсэн хэсэг дээр дарахад арилгах хэсэг маань яа болцсон байна. Харин үлдэх хэсэг маань ингээд цагаан байна гэсэн үг. За тэгэхээр яг ингээд багшийнх нь бол зургнаас харахад энэ ясны бөөрнгийн хэсгүүд маань арилгах гад байна гэж харагдаж байна те. За үүнийг засахын тулд make areas to keep гэж за энийг сонгоё. Нэмэх тэмдэгтэй ногооны сонгоё. За энэгээр зураад энэ хэсгийг би ингээд оруулж өгмөр байна. Зургаа арилгахгүйгээр оруулж өгье гэд дээр нь дараа зурчих. За ингээд яг оруулах хэсгүүд дээрээ дараа зурхаар идэвхжээд харуулж байгааз. За дахиад нэмье. Айлуулах зургийн хүрээг авч үлдэх хэлбэрээр ингээд тодруулаад зураад өг. Тэгэхээр үлдэх хэсэг маань өөрөө харуулчихна гэсэн үг. За. Окей. За бараг болж байна. Тэр хэсгийн хар хэсэг. За ингээд болчлаа. Одоо ингээд энэ хэсэг маань цагаан болоод орох гээд байна. Тэгвэл тэр хэсгийг хасахын тулд энэ улаан харна. Ингээд авлаа. За энэ хэсэг маань ингээд арилгах ёстой шүү гэд. Ингээд дараа төвлөрд идэвхжээд яхан болж байгааз. За энэ маань арилгах хэсэгтээ нэмэгдэж байна гэсэн үг. Айлуулах, цэвэрхэн үлдээхийн тулд за ингээд идэвхжүүлээд арилгаад өгнө. За ингээд одоо болчлоо гэж үзэх юм бол би энэ keep changes буюу зөв гэсэн тэмдэгтээ энийг дарна. Товчлоороо дарлаа. Окей. За ерөнхийдөө бол баг зэрэг арилжлаа тий. За одоо ингээд зургаа жижигрүүл яадгүй яс маань жижигхэн байх ёстой учраас жижигрүүлээд багш нь модны энд тавиад өгчээ. Одоо нохооныхоо артлын цагаан background-ыг арилгана. За дахиад нохон дээр дарж идэвхжүүлээ. Picture format байна. Remove background хийлээ. Машгүй цэвэрхэн зураг байсан учраас өөрөө ингээд цэвэрхэн болчлоо. За окей, одоо нэмж хасах шаардлагагүй учраас арилгалаа. За одоо нохоогоо энэ буланд байрлуулчих. Яагаад гэвэл багш нь за жоох ингэ гаргаж бас болно шүү зэ. Нохоо маань энэ талаас гарч ирээд гүүгээд ясан дээр очино. За одоо энэ хөдөлгөөнийг хийж өгөх гэж байна. За ясан дээр очиж гүүгээд очихын тулд
Нохон дээрээ дарчна. Ингээд нэг удаа идэвхжүүлсэн байна тийм ээ. Хүрээ татчихсан. За нохоогоо идэвхжүүлсэн учраас анимашн гэдэг хэсэг рүү орно. За анимашн хэсгийн сонголтуудаас энэ дээрээ зурагтай доошо сонголт гаргах хэсэг дээр дарлаа. За үүнээс motion paths гэдэг хэсгийг сонгоно. Motion paths маань хөдөлгөөнөө яаж хийх вэ гэдэг хэсэг байгаа. За үүнээс багш нь custom path буюу би өөрийнхөө дураар сонголтоор хөдөлгөөнө гэж байгаа юм. За энийг ингээд сонгочихно. Тэгэнгүүт курсор маань нэмэх тэмдэгтэй болчихно. За ингээд одоо би энэ нохоо маань эндээс яваад за курсороо даргангаа зурж байгаа шүү. Яваад яс руу очиорой гэд. Ингээд заагаад өгчин. За ингээд дахиад үргэлжлэх гээд байгаа учраас Enter товчоод дарна. За ингээд нохоо маань хөдөлгөөн нь яс руу ирчихлээ. За одоо бүгдээрээ хөдөлгөөнөө дахиад нэг хараад үзье. За баруун дээд буланд preview гэсэн товч байна. Энэ дээр дарлаа. За нохоо маань ингээс миний заасан сумны дагуу ингэж яваад эсэн дээр очих нэ. За энэ мэтчлэн өөрсдийн сонголтоороо 4 ширхэг слайд үүсгээд слайд бүр дээр өөр бэкграунд, өөр амтан, өөр зүйл байж болно. Тэдгээрийн хөдөлгөөнийг хийгээд хадгалаад багш руугаа мэйлээр явуулаарай.